Хөтөлбөр үзэгч та бүхэн эдийн засгийн мэдээлэлээр үргэлжлэн хүрч байна. За энэ удаа эдийн засгийн болондоо өрхийн төсөв болоод за энэ өрхийн орлого болоод зарлага нь ямар дүнтэй байна. За нийт зарлагын хэдэн хувийг нь юунд зарцуулж байна вэ гэдэг мэдээллийг та бүхэнд хүрэхээр бэлтгэсэн юм а. За ингээд үндэсний статистикийн хороо 2025 оны эхний 2 улирлаар буюу 6 дугаар сарыг дуустал хугацаанд бол өөрсдийн статистик мэдээллийг гаргасан. Ингээд нэг өрхийн сарын дундаж бодит орлого нь 1.7 сая төгрөг байна гэсэн ийм статистик мэдээлэл гарч ирсэн байна. За үүний орлогын юм бол 1 сая төгрөг нь цалин өснөөс за 376 мянган төгрөг нь тэтгэвэр тэтгэмж болоод бусад орлогоудаас ийхүү бүрдэж байна гэсэн ийм статистик мэдээлэл гарч ирлээ. Харин зарлагын хувьд юунд зарцуулж байна гэдэг мэдээллийг харъя. Ингээд нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлагын дүнг харах юм бол 1.9 сая төгрөг байгаа. За ингээд хувьчлаад харах юм бол хүнсний бүтээгдэхүүнд бол нийт гэртээ орж ирж байгаа мөнгөн дүнгийнхээ 18.5%-ийг нь харин хүнсний бус бараа үйлчлэгээ буюу боловсролын үйлчлэгээ болоод за хувцас гэдэг юм эдгээр бараа үйлчлэгээнд 68.7%-ийг нь харин 2%-ийг нь бол бусдад өгж байгаа бэлэг тусламжид зарцуулж байна гэсэн мэдээлэл гарч ирлээ. Хүнсний бүтээгдэхүүний сарын дундарч зарлагын мэдээллийг та бүхэнд харуулж байна. Энэ дунд бол мэдээж жин дарж байгаа нь махан бүтээгдэхүүн. За сардаа нэг өрх дунджаар 168 мянган төгрөгөөр махан бүтээгдэхүүн худалдаа авч байна. Харин гурилан бүтээгдэхүүнд 118 мянгаыг, сүүс зүүн бүтээгдэхүүнд 62 мянган төгрөг зарцуулж байна гэж үндэсний статистикийн хорооны судалгаа мэдээлэлээс гарч ирсэн байна. Харин сардаа бол цай кофенд 8.5 мянган төгрөг зарцуулж байна гэсэн ийм статистик мэдээлэл бас анхаарал татаж байна. За нөгөө талдаа болохоор яг энэ хүнсний бүтээгдэхүүний сарын зарлагын мэдээлэл дундаас бол жимс самрын мөнгөн дүн, за мөн дээрэс нь сүүс зүүн бүтээгдэхүүн зарцуулж байгаа мөнгөн дүн бол нэлээд бага хувийг эзэлж байна. Тэгэхээр хүнсний зарлалын хувьд бол бодит зардал маань бол 327,200 төгрөг, нэрсэн дүнгээр бол 515,900 төгрөг бол гарсан. Тэгээ бодит зарлагынхаа өсөлтийг харах юм бол өмнөх оны мөн үеэс өсөлт нь бол 0.2% гарсан бол хүнсний бус зарлага маань болохоор бодит дүнгээр болохоор 1.2 сая төгрөгтэй бол гарсан. Энэ нь болохоор өмнөх оны мөн үеэс бол 4.7% өссөн дүнтэй бол гарсан байгаа. Тэгвэл айл өрхийн мөнгөн зарлагыг нь сардаа хичнээн төгрөгийг зарцуулж байна гэдэг мэдээллээс нь та бүхэнд харуулж байна. Харах юм бол нийт айл өрхийн 36.2% нь 3 сая төгрөгөөс дээш төгрөгийн зарлагтай байна гэж мэдээлэл гарч ирлээ. Харин нийт өрхийн 38.4% буюу 386 мянган өрх 1.6 сая төгрөгөөс 3 сая төгрөгийн зарлагыг сардаа зарцуулдаг гэж гарч ирлээ. Харин 22.5% нь буюу 226 мянган өрх 700 мянган төгрөгнөөс сая 600 мянган төгрөгийн зарлагтай амьдарч байна. Харин нийт өрхийн 2.9% нь бол 700 мянган төгрөгөөс доош төгрөгийг сардаа зарцуулдаг гэсэн статистикийн мэдээлэл гарч ирлээ. Олон улсын байгууллагууд бол тухайн улс орны нийгмийн эдийн засаг болоод за бусад бүтээмж гэдэг олон зүйлийг нь харгалзан үзээд судалгаанууд хийдэг. За энэ дунд жишээлх юм бол ESMA-ны гээд судалгааны байгууллагын гаргасан мэдээлэлийг та бүхэнд хүргэж байна. Эднийх болохоор аз жаргалын үн нэртэг хэд байна вэ гэд улс орнуудаар нь бол харьцуулаад мэдээлэл гаргасан. Ингээд харахад бол Монгол улсын хувьд жилдээ 37,269 доллар буюу за сараар бодож үзэх юм бол нэг 3,105 долларын орлоготой хүн, за ойролцоогоор төгрөгөөр харахад 10.8 сая төгрөгийн орлоготой хүн за Монголд яг энэ орлогоороо хангалуун сайхан амьдрах боломж байна гэсэн ийм судалгааны дүн гарсан. Харин дотоодын судлаачдын хувьд бол Монгол өрх дунджаар 3.5-аас 4 сая төгрөгийн өрхийн орлоготой байвал хангалуун амьдрах боломж нээлттэй байна гэж хэлж байна. Харин иргэдийн хувьд бол өөр өөрсдийн байр сууриа илэрхийллээ. 6 сая орчим байвал 5-аас дээш үежил өрнө болох юм байна даа гэж тооцоол гаргаж ирсэн юм гэрүүлээрээ. Биднэрт сая 500 бол нэг жоохон төгөх байх. 3 сая ч юм уу тэрнээс дээш ч юм уу тий. За ядаж нэг 5-аас 10 сая байвал. Байр сууц болон хүнсний бус зарлага тий санхүүжүүлээд за тэгээ үүнээс цаашаа бас нэг эрсдэл зориулаад өрхөд хадгаламж хийгээд явах ёстой гэж бодох юм бол өшөө энэс дээш доороо иж нэг 3 сая 500-аас 4 сая гаруй төгрөг энэс дээш байх шаардлагатай гэж хэлэх юм болоо орлогын ирээдүйн хүлээлт жоохон тааруу байгаа. Орлого эх 6 сар сайжирна гэсэн хүлээлт бол багас гэж хариулсан иргэдээ бол багассан, муудна гэсэн хариулт бол бага зэрэг өссөн. Судалгааны байгууллагын гаргасан судалгаагаар бол цаашид ч гэсэн
өрхийн орлого өснө, нөгөө талдаа зарлага ч гэсэн өснө. Одоогийн байдлаар бол статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өрхийн орлого бодит орлого нь бол 1.7 сая төгрөг, за харин бодит зарлага нь 1.9 сая төгрөг байгаа. Тэгэхээр нэгсэндээ тухайн өрх бол 200 мянган төгрөгийн илүү зарлагтай, олж байгаас илүү их зарцуулж байгаа гэсэн үг ээ. Тэгвэл энэ байдал цаашид ч гэсэн улам үргэлжлэн, цаашид ч гэсэн зардал нэмэгдэнэ гэж одоо судлаачид үзэж байна. За яагаад гэхээр бас өвлийн улирал, за илүү одоо хүдэн цэрүүний улиралд бол тухайн өрхөөс гарч байгаа зардал илүү нэмэгддэг. За тухайн одоо хүдэн цэрүүний улиралд өмсөх хувцснаас эхлээд үн хүртэх нь зуны хувцснаас хамаагүй үнэтэй байдаг гэх мэтчлэн иймэрхүү байдлууд нь эргээд бас тухайн өрхийн санхүүд хүндрэл дагуулдаг байна.